Одон дээр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids Lenus Med компани маань ивент тэтгэж ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одон дээр радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрдэг. За студид шатрын стример шатар сонирхогч Ааги болон Урна хоёр хамт ажиллаж байна. За өнөөдөр бол 2013 онд болсон нэгэн гайхалтай өргийн тухай Араньон Ананд хоёрын одоо өргийг морь тэмээ хоёрын нэгийг идээч гэдэг сэдвийн дагуу ярилцах гэж байна. За сая нэг алтан гişүүдтэй бас од мөндрийн маань өдөрлөг болсон. Тэгээд Аагийн багш маань 6 хүнтэй ингээд дараалж тоглоод бүгдийг нь хожиж үзүүлсэн одоо гайхалтай үйл явдал болсноос хойш Аагига багшаа гэж дууддаг болсон. За баярлалаа. За өдрийн мэндэ. За нийтдээ үзэгчдээ сайхан өдрийн мэндэ хүргье. За өнөөдөр бид та бүхэндээ болохоор Леван Араньян Вишванатан Ананд гэдэг хоёр гайхамшигтай их мастрын нэлээд бас сүүл тоглогдсон байгаа. 2013 онд тоглогдсон үргийг бас та бүхэндээ танилцуулах гэж байна. Маш гоё үрг байгаа энэ үрг бол супер үрг байгаа. Тэгээ өнөөдөр та бүхэндээ энэ үргийг танилцуулах боломж олсонд бол маш их баяртай байна. За тэгээ бүгдээр тийм өргөтэй орцгоё тийм ээ. За окей. За тэгээд өргөн маань бол яаж гисэн бэ гэж байна те. За цагаан талаас бол Леван Араньян, харт талаас болохоор Вишванатан Ананд. За бид нар болохоор ихвчтэн бод юм бод Виши Ананд гэж бол дууддаг байгаа. 15 дахь дэлхийн аварга хүн байгаатайгаа. За Магнус Карлсны өмнө байсан дэлхийн аварга гэсэн үг. За тэгээд Магнус Карлсон болохоор 2013 онд болохоор Вишванатан Анандыг бол яалж одоо тийм дэлхийн аварга болсон байдаг юм аа. За үнэхээр одоо супер авиастай тийм одоо тоглогч байдаг Вишванатан Ананд. Үнэхээр одоо байглаас заяасан одоо үнэхээр асар их авиастай тийм хүн байдаг юм аа. Тэгээд энтгэс харсан бол одоо анхны дэлхийн аварга байна. За тэгээд энэ хүний бас хартлаас тоглосон, хартлаас тоглоод одоо хоцсон тийм өрг байгаамаа. Леван Араньян ч гэсэн бас супер. Цагтаа бол одоо дэлхийн номер тийм 10-та багтаж явдаг. Эхний 10-т бол багтаж явдаг байсан. За одоо бол тийм одоо рейтингээр нэг 18-д явж байгаа баг Леван Араньян. Вишванатан Ананд бол одоо яг өрсөлдөөнт шатраас бол одоо тоглохгүй байгаа. Хэдий ч одоо 13-т явж байгаа л гэж хэлтрээ. Тийм одоо өндөр түвшний одоо хоёр тоглогчтой тоглосон бол өрг байна. Тэгээ та бүхэн энэхүү одоо өндөр түвшний өргийг бас та бүхэндээ бас өөрийнх нь зүгээс аль болох одоо чатан ядан хамгийн сайнараа тайлбарлан өрхийн төлөө бол өнөөдөр ингэж ажилланаа. За тэгээ бүгдээрээ харъя манайхаа. За Леван Араньян яаж тоглосон бэ? D4 гэж тоглосон байна. За ер нь ингээд өндөр түвшин болоод ирэнгүүт дандаа бирсний үгэн хоёр л гэж ингэж бол нөлөөлөгдөг байгаа. D4 нөгөөд нь D5. За тэнгуут болохоор C4 гэж тоглосон байгаа. Нөгөөдг нь Ананд болохоор C6. За энэ маань болохоор нөгөө Slav defense гэж одоо бид нар бол нэрдэг гараа байгаа. Манайхан болохоор тийм одоо Slavian хамгаалалт гэж хэлдэг байгаа. Slavian хамгаалалт. Бас их алдартай хамгаалалт. За манай одоо шатарчин одоо мөнгөн зул бол бас энэ одоо хартлаас одоо Slav defense-ээр бол их тоглодог байгаа гэсэн. За тэгээ энэ хөө одоо гарааны хувилбар болохоор Slav defense, Slavian хамгаалалт гэж гарааны хувилбар байгаа. За өрг дээр Леван Араньян болохоор 2013 онд яг энэ дээр Mori F3 гэж үндсэн одоо main line гэдэг юм да. Үндсэн одоо хувилбараар бол ингэж тоглосон байна. За энэс одоо өөр хувилбар гэх юм бол одоо энэ дээр болохоор ийм солилцооны хувилбар байдаг. Ингээ идэж бас болдог гэсэн үг. Тэгээ ингээд дөнгөт нь болохоор Mori C3 гээд нөгөө талд нь болохоор Mori F6 гингүүд болохоор харт хэмээгээ F4-д тавиад за Mori C6 гээд дөнгөт болохоор E3 гээд тоглож гэсэн үг. E3 гэж тоглохгүйгээр бас нэг ийм санаа бас байж болно. Mori B5 гээд те. За энэ дээр ингээд юм одоо нэг ацлах гэж байгаа юм шиг те. Ийм байр үүсч болно гэсэн үг. Дөнгөт болохоор энэ хоёр төлөв нь одоо энийг хүүгээ E5 те. За инхэн бол ингээд идчихнэ. За Mori одоохонд идчихвэл чадна л та. Гэхдээ энэ дээр тийм идэх шаардлага байхгүй байдаг. Шууд Mori E4 гээд тоглолцдог энэ дэр. За хэрэв одоо энэ дэр ингээд юм бол Mori ингээд ацлалаа гэж бодох юм бол Mori-ийн бэрсээр идэнэ. За нэг ийм одоо нэг сонио хувилбар байдаг. За ингээд бэрсээ өгчөж байгаа. Тэнгүүд болохоор нөгөө талд нь харт хэмээгээ бие дөрөвдөж алчдаг байхгүй. За ноён нүүдэл байхгүй. Тиймээс бэрсээр хаах шаардлага гардаг гэсэн үг. Ингээд нөгөө нэг альтрын алдагдсан бэрсээс буцаагаад авчдаг. Ингээд идлээ. Ноён D1. За ингээд өгж байгаа тохиол одоо харт хэмээгээ холдуулаад G5. Нөгөө тал нь бас хэмээгээ холдуулаад G3. Тэнгүүд H5 гэж тоглож болно. Бас ишиг нөх санаатаагаар те. Тэнгүүд болохоор Mori F3 ч юм уу те. Иймэрхүү маягаар бол тоглолт үргэлж болдог гэсэн үг. За хэрвээ одоо ингэ нөхөх юм бол одоо ингэж идэж болно гэсэн үг те. За тэгээ Mori идэх юм бол ингэдэг ч юм уу те. Иймэрхүү маягийн бас хувилбар цааш явж болдгоо гэсэн үг. За тэгээ бүгдээрээ буцъя. За тэгээ тийм өргөдөр болохоор Mori F3 тоглосон байгаа яг энэ байрлал дээр. За Mori F3 тоглосон байна. За Mori F3 тоглонгууд нөгөөд бол Mori F6.
Тэнгүүд болохоор морси 3, Е6, Е3, морбиди 7, тэмэди 3. За энэ нүүдэл ингээд хийдэнгүүд одоо их хвшлэн бол яг энэ байр дээр яадаг вэхээр хар талаас энэ хүн ингэж иддэг гэсэн үг. Ингэж одоо энийг одоо ээлж хождог гэсэн үг. Одоо ингээд идлээ шүү дээ. Тэнгүүд би 5 гэж нүүдэг. За яг энэ нүүдэл угаас явсан байгаа өрг дээр одоо буцхаас өөр харахгүй босож нүүлээ. Тэнгүүд нөгөө талд нь хар тэмээгээ энэ тавилаа. Сэлгээ илээ. За тэнгүүд болохоор бирси 2. За яа энэ одоо H7 гэдэг эмзэг бодол руу бол ер нь довтолж байгаа санаатай. За нөгөө талд нь болохоор тэмээгээ бидлээ. Тэнгүүд А3 тоолсон байгаа. За А3 нүхийн оронд бас өөр ямар нүүдэл байж болох вэ? Энийг бас бүгдээрээ харцгаая. За А3 нүхийн оронд болохоор энэ дээр ингэж тоож болно. Е4 гэж. За гол санаа болохоор ингэж нүх гэдэг тийм. Ингэж нүгээд одоо морь тэмээг нацлах гэдэг нэг гэсэн үг. За энэ нүүдэл явангууд өвчлөн бол яар тоолдог хүүгөөдлөхэд Е5 тоолдог. За Е5 тоолонгууд юм одоохонд идэд авах шаардлагагүй H3 ахлаад нүн морины өлгөлийг бол хязгаарлаж байгаа. Нөгөө талд нь А6 нүүж болно. За яг энэ үед нь идчихэж болно. Тэгээ тэнгууд нөгөө талд нь морь идэд тэмээгээр идлээ. Тэнгууд болохоор тэмээ ягуур. За тэнгууд хөрөгийн 8 гэж тоолж болно. Тэнгууд А3 тоолж болно. За А3-ын оронд бас тийм бод А4 тоолж болно. Тэгвэл ингээд морь л нөчдөг. Морь л атгаад. За морь хойш авахрна. Тэнгууд C5 ч юм уу тийм юм маягийн бас ингээд өөр хувилбар бас байж болно. За тэгээ бүгдээрээ буцъя. За та яг ингээд өргөдөө энэ байрал дээр эндээс тийм бод А3 тоосон байгаа. За А3. За тэнгууд болохоор нөгөө талд хөрөг C8 гэж тоосон ба тэрэг C8. За энэ болохоор яг бэрсэн дээр бол шууд бусаар ингэж тийм одоо юу гэж байгаа, ачаал өгж байгаа, даралт өгж байгаа гэсэн үг тийм байрал байна. За тэнгууд одоо энэ дээр болохоор морь инш тавьж байгаа. G5. За ерөөхдөө санаа бол ойлгомжтой тийм. H7. За манайхан бол өвчлэн бод юм бод H7 гэж хэлдэг. H7 буудлын бол давталж гин гэсэн үг. За тэгээ одоо их хвчлэн бол одоо энэ дээр хүмүүс бол H6 гэж бол хамгаална л та. H6 гингүү тайжгүй. Ингэж дууж магадгүй те. Энэ хоёр дээр давтлаад. За хар тэмээгийн хойшоо бол ухрааж тоглож болно. За иймэрхүү маягаар бол тоглож үргэлжлэн. За тэгээ одоо яаж болно? Солилцож болно, солилцохгүй ч болно те. Санаанууд байгаа. За хэрвээ энэ байрал дээр ингээд H6 нүүчих юм бол морироос энэ дээр ингээд тоглож болно. За тэгэх юм бол нэг тийм илүү юм байхгүй. Ингээд морир идлээд ингэж идлээ. Ингэж идэж чадахгүй мэн те. Ингээд явлаа те. За тэнгууд болохоор буцлаа. За буцахгүй байх юм бол ийм нүүдэлтэй гэсэн үг те. За одоо өөр одоо тийм одоо ямар нэг нүүдэл хийл та. За ингэдэг ч юм уу тэнгууд ингэ чинь. Тийм байна. За тэгээд одоо энэ одоо бодвол те ингээд баригдана гэсэн үг те. Нэг хүүг идээд те. Тэрхүү маягийн хэлбэр явна гэсэн үг. За буцъя. За тэгээд энэ байрал дээр болохоор Вишванатан Ананд нэг супер нүүдэл хийсэн байгаа. Тэр нь болохоор ерөөхдөө энэ одоо бодлыг хамгаалаагүй гэсэн үг. C5 тоглосон байна. За бас үнэхээр одоо маш тийм одоо холыг харсан нүүдэл гэж энийг бол хэлнэ л дээ C5 тоглосон. За итгэвчэнгүүт нь болохоор морь идчихэж байгаа энэ дээр. Угаасаа ингээд одоо хүчний илүү байгаа учраас те идчихэж байгаа гэсэн үг. За тэнгууд болохоор одоо энэ дээр морьоо боч идэхийн оронд бол ингэж тоглосон байгаа. Морь G4 гээд. Үнэхээр супер биш вэ гэж үү тийм ээ. Гахалтай. За бүгдээрээ буцъя. Тэмээтэйгээ хөл нэгтчихэж байгаа юм биш. Тий. Ерөөдөө ингэ хэдэнгүүт нь тэр тоолж байгаа гэсэн. За одоо энэ дэр бодъё. За энэ дэр яг хуу ингээд идчихэж бас болно л доо. Тэгвэл ингээд идээд ингээд идээд тэгээ ингээд юм бод H шугам бол ингээд онгоочно. За тэг хойшоо ухраад энэ дээр солилцоо гэд те тоглож болно гэсэн үг те. За бол буцъя. За энэ дээр за яг ингээд C5 нөнгүүт нь бас ингэж идэж болно шүү дээ. Тэг ингээд идчих юм бол яах вэ? За яаж чадахгүй те ер нь бол хөвчлэн бол ингэндээ. За тэнгуүл одоо энэ одоо H2 бол руу бас ингэж давтлаад байгаа учраас шугамыг ингээ хааж болно. За тэгэх юм бол яг энэ мөчд бол ингэж нүүн. Тэгснээр одоо энийг ингэж барьж байгаа те. Айлын бодыг нь барих нүүдэл гэсэн үг те. За мэдээж ингэж зүгээр бодоо өгөх бол шаардлага бол байхгүй. Одоо л морь идэнгүүт нойнор идэ барьна гэсэн үг шүү те. Шууд энэ хүү гэдэж болно гэсэн үг. Ингээд лээ. Бэрсэр идлээ. За тэнгуүл болохоор бэрс яана. За энэ дээр бол шалан солилцоотой шаардлага байхгүй. Шалж болно. Тэнгуүт 88. За энэ дээр болохоор юу байхгүй. Мад байхгүй энэ дээр. Тэг хэдий одоо ингээд морь бэрс хоёр ингээд ороод ирсэн ч гэсэн харын талд бол хангалттай олон бод хамгаалах боднууд байгаа учраас мад байхгүй. Ийм байрал үүсдэг. За энэ байрлалаас ингээд хоёр янзын нүүдэл явж болно. Эхний нүүдэл ингэж явж болно. Морь бит тавьдаж болно. За тэгээд ийшээгээ ингэж давталж जैन тэ. Тэг яг уу
хойш ухран тий. За хойшоо ухран гутал болохоор энэ хүү идчихэж болно. За морь ингээд идлээгээ ботё. Тэнгүүд морь татаж болно би дөрөв. За морь дөрөв гэдэг иш орж болно. Энэ мориос давхар давтаад тий. Тэнгүүд энэ морь бас иш орж болно. Ди дөрөв. Тэнгүүд болохоор бирс H5 гэдэг солилцоо их маягаар. За хэрвээ энэ бирсийг тий холдуучгал юм бол сольчгол юм бол аюул занд байхгүй болчихно. Ямар ч аюулгүй болчихно гэсэн үг тий. За тэг хэрвээ ингээд идэх юм бол морьор идлээ. За тэнгүүд одоо энэ морийг идлээ. Ингэж идлээ. Тэнгүүд болохоор морь E6-д ирлээ. За мэдээж одоо тийм бод бодоог үсэхгүй тий. Ишиг орж ирлээ. Тэнгүүд болохоор морь C5 гэдэг. За тэнгүүд болохоор энийг бүр хойш ухраачнаа. Цагаан дэмээгээ хойш ухраачна. За тэгвэл ингээд өдөрч юм уу тий. Энэ дээр болохоор тийм айл нэг тал нь илүү гэсэн юм байхгүй бас адилхан тийм байрлал байгаа. Тэнцүү байрлал байгаа гэж хэлж болно. За өөр нэг нүүдэл нь. За яг энэ одоо нүүдэлдээс болохоор морь энэ хүү гэдэж болно. За ингээд идчих юм болохоор ингээд мориос ол гэж харж байгаас тий. Бирс ингээд таарна. За энэ дээр болохоор хоёр тал ингээд хайцах боломжтой гэсэн үг. Нүүдлээ давтаад. Яг вэ гэхээр бирс энэ дээр шаллаа. Хайчгүй. Ишэл орно тий. Энэ дээр шаллаа. Ингээд нөгөө хүчээр хайцж болдог гэсэн үг. Ягаад тэгэхээр одоо өөр ямар ч нүүдэл явуулах боломжгүйгээр тий. Хэрэв одоо хоёр хүний одоо тактик нь яг ямар байгаа юм те би энэ хожих хэрэгтэй гэж юм уу би ингээ хожих шаардлагагүй хайцсан багт болно тэнцсэн багт бол те болно гэж байгаа юм тэрнээс л болно гэсэн үг. Ердөө л ингээд энэ гэсэн үг те. Хэд давтагт бол тэнцвэлээ? 3. За. 3 удаа ингээд нүүдэл давтдаг юм бол хоёр тал маань үүдээ тэнцэх боломжтой болно гэсэн үг. Зарим аргагүй байдалд бас хэрэгтэй арга байна тий. Тий. За иймэрхүү маягаар тийм одоо хүчээр бас ингээд юм одоо хоёр тал маань тэнцэж болдог байх нэ. За одоо тэгээ яг ерөөд энэ нүүдэл явцсан байгаа. За тэгсэн чинь болохоор энэ дээр морь ингээ идсэн гэж хэлсэн те. Морь ингээ идэнгүүт энэ морийг идэхийн оронд морь ингэж орж иж байгаамаа. Энэ бол үнэхээр гой нүд явж байна. За ингэж явангуутлахаар одоо энэ дээр болохоор яг энэ шугамар бол тавталгаа өрнүүлэх гээд байгаа учраас шугамыг нь бол Lever юм бол F4 гэж бол хаасан байна. Энийн оронд зүгээр тийм ээ H3 гэж нүчс болно. Бас л одоо адилхан. H3 гэхэд бол одоо энэ дээр бол хоёр тал маань бас адилхан хайцах тэнцэх бол боломж байгаа. Яаж вэ гэхээр энэ дээр ингээд дуг хайчгүй H1 те тэнгуэл хоороо бирс H4 гэж орж болно. За бирс H4 гэхэд нь тэгвэл нөгөө тал нь яаж нөхөө ингэж тоглож болно. Тэмээгээ ингээд хилдэж болно. Ягаад тэгэхээр яг энэ одоо хавцаа бол тэрхээ олон ингээд ботнууд бол ингээд хоод ирсэн байна л да. Тиймээс бол ер нь цагаан тал нь бол сольцох тактик явж болно. Ингээд идлээ бирсээр идлээ. За тэнгуэл хоороо одоо энэ дээр болохоор F5 гэж бирс рүү хатаж болно. За тэнгуэл бирс болохоор энэ хүүг идээд шаг хийж болно. Тэнгуэл морийг идэх гэсэн үг. Ийм маягийн тактик. За тэгвэл энэ боодоо цахиас болж морь. Энэ морийг одоо ингэж хэрвээ идэх юм бол яаж тоглох вэ гэхээр хар тэмээгээ хойш ухраачна. За одоо ерөнхийдөө яах тах вэ морь энэ дээр шалах гэдэг байгаа байхгүй. За тиймээс энэ буудлаа хамгааж иш орж ирнэ те. Тэнгүүд нь хар тэмээгээр буцаж ахиж ингэж H2 дээр шаг хийж болно. За хэрвээ ингэх юм бол буцаа ингэдэг юм байна. Яг ийм маягаар бол нүүдлээ давтаад 3 удаа бол давтаад хоёр тал маа тэнцчих бол боломжтой болно гэсэн үг. За хэрвээ яг энэ дээр болохоор те нөгөө талд нь яадаг чинь те ингэсгээ нүүх юм бол морь ингэж идэх гэдэг байгаа байхгүй те. Морь идэж шалах гад байна. Энэ бас нүүдлийг харуулъя. За морь ингэж шаллаа. Одоо хайчих уу? За нэг бол морийг идэн нэг бол ингэж л нүү те. За хэрвээ ингэ нүүчих юм бол за энэ бол удахгүй мад болно. Морь H3 дээр идэж шаг. За хэрвээ ингэ идэх юм бол юу болох вэ? Бирс энэ дээр шаг. За одоо ерөөдөө бол H1 л байна те. Тэнгүүд энэ дээр мад үсэх болцоотой гэсэн үг те. За тиймээс бол ерөөдөө бол айл болох одоо энэ F2-ын хүүгээ бол ноёноор хамгаалж тоглоно гэсэн үг. Яг ингээл хойш ухрангууд нь л ингээ хамгаалаад байна гэсэн үг те. За ийм маягаар бол ингээ хоёр тал маань бол ингээ тэнцэх бол боломжтой байна гэсэн үг. Тэгэхээр шатарт бас ингэж тийм одоо хүчээр бас ингэж тэнцэх бас боломж байдаг хонш те. Ийм одоо тактикийн төлөө одоо явдаг гэсэн үг. Одоо хэрвээ тухайн тэмцээнд одоо ялгад 0.5 оноо хэрэгтэй байх юм бол ингээл тэнцчихнэ гэсэн үг. Тэнцэнэ. Заавал ялж шаардлагагүй. За манай одоо мөнгөнд бол их мастрын нэг тийм одоо харамсалтай тийм одоо жишээ байдаг өөрөө ярьжсэн. Өөрөө одоо хүүхд байхдаа те нэг тэмцээнд бол те яг 0.5 оноо авах тал тэнцчихэд л бол хожиж боломжтой байсан. Гэвч одоо тухайн үед хороо тухайн мөнгө бол мастрын одоо аав нь гэлүүдээ те чи цаад хожих ёстой гэсээр хагаад тохосоор хагаад хожигдсон. Тэгсэн чинь шууд нөгөө нэг одоо алтан медалаас хүрэл медаль руу буугаад ижнэ гэж байгаа байхгүй. Тэгээд тэр нь бол аяга харамсалтай гэж ярьжсэн.
Тэгэхээр бол одоо шатар толгод бол заавал хожих бас шаардлагагүй байх юм шүү дээ. Тийм байна. Тухайн тэмцээнд ингээд оноогоо л авчих юм бол те болчдөг байна гэсэн үг. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажилчид танилцуулаад өгүүлээ. Тэгэхээр одоо оюун ухааны хөгжүүлж идэг одоо хүүхэд багчууд гэлтэхгүй те одоо хэн бүхэнд хэрэгтэй. Одоо настай хүмүүс хүртэл одоо ингээд сайн тоглож байвал одоо хөгжрөл зөнөрлөлтөөс нөгөө нэг те сэргийлж идэг байх жишээ нэ. За энэ сайхан нэвтрүүлгийн маань ивэнтдэг хамтарч ажиллаж байгаа байгууллага бол аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors-ийн байгаамаа. За Forward Motors бол Япон автомашины сэлбэг засвар үйлчилгээний салбарт 1999 оноос хойш бүр 26 дахь жилдээ одоо хэрэглэгч таны найдвартай түнш болон ажиллаж байна. 26 жилийн туршлага гэдэг бол те одоо маш олон жилийн туршлага энэ дээр алдаа оноон дээр суралцсан гэсэн үг. За өнгөрсөн хугацаанд бид тууштай, хариуцлагатай байдлаар ажилласны үр дүнд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон. За энэ бол одоо маш их хариуцлага байна те болж чадсан байна. За дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд шууд баталгаатайгаар хүргэж таны автомашин тохирсон сэлбэг найдвартай үйлчлэгийг санал болгож байдаг. За учир нь автосэлбэг засвар үйлчлэгээ гэдэг зүгээр нэг техник биш те. Хүний амнаас, гэр бүлийн амнаас, эрүүл мэнд, таны гэр бүл эд хөрөнгөтэй холбоотой одоо шууд холбоотой ийм зүйл байдаг. Мөн одоо сэлбэг борлуулагчид автосварын газруудтай хамтран ажиллахад нээлттэй гэж байна. За Forward Motors танд зөвхөн одоо автосэлбэг бас аюулгүй байдал итгэлцэл одоо хамгаалтыг санал болгож байна. Манайх ер нь их сайн мэдж байгаа тий одоо дийлэнхтэй үйлчлүүлдэг ийм газар байна. Тэгэхээр хаяг нь хаан улд дүүргийн 3 дугаар хороо ТЭЦ 3-ын Чанхаард Forward Motors гэдээ байгаа. За холбогдох усны дугаар нь 7510 7510 гэсэн дугаараа. Тэгээ Facebook-ээр нь дагчвал бас их 5 тухтай хараад танилцах амар байдаг. Forward Motors LLC гэдэг та бүхэн латинаар бичээд тэгээд дагч аваад мэдээллүүдийг хараарай. Бас олон гоё уян хатан бүтээл сэтгэлгээтэй ийм зүйлүүдийг танилцуулсан байдаг шүү. За ингээд нэвтрүүлгийн маань ивент тэтгэж хамтарч ажиллаж байгаа Forward Motors-ийнхаа хамт олонд амжилт сайхан бүхний хүсье өрөөё. За баярлалаа. Амжилтыг хүсье. За яг энэ нүүдэл ингээ явсан байгаа. За энэ нүүдлээ нэг 2 буцаач тэгвэл илүү ойлгомжтой. За энэ байрал дээрс болохоор ерөөхдөө энэ хааш толоо бодлоор бол ингээ тоглоод байгаа. Морь ийдсэн. За тэгсэн чинь болохоор ингэж нүсгэж ирсэн байгаа тийм. За ингээд өнгөд болохоор яг энэ одоо шугамыг бол хаагаад F4 нүсэн байна. За маш сайн нүүдэл. За F4 нөнгөд болохоор нөгөө тал нь яасан бэхээр C-гийн хүүгээрээ энэ D-гийн хүүг эдсэн байна. За ID гэдэг эдсэн. За одоо болохоор яг одоо Виши анандын нэгэн одоо маш гайхамшигтай нүүдэл орж ирж байгаа энэ дээр. Үнэхээр одоо супер нүүдэл. Одоо эндээс нүүдэл одоо хайж олно гэдэг бол бас тийм амархан биш, тий? Яг яаж нүүвэл зүгээр үү те. За ингээд бирс ингээд тоодож болох юм гэдэг юм те. Нүүдэл байж болох юм те. Энэ дээр нэг одоо маш супер нүүдлийг одоо яг олж хийсэн байгаа. За энэ нүүдлийг би ингээд шууд хэлээд өгчөё. За одоо энэ нэг хүү байгаад байгаас те. Энэ хүү. За хүүний одоо иддэг буудлаа гэж байдаг. За энэ хүний хувьд болохоор ингэж идэх энэ буудлаа дээр те. Тэгсэн чинь болохоор нөгөө талд нь харт химээгээ ингэж өгсөн байгаа. За үнэхээр одоо вау гэмээр нүүдэл байх хэрэгтэй те. За ингэ шууд харахад бас тийм одоо ойлгомж өгч юм шиг нүүдэл харагдаад байгаа юм. Тийм зүгээр өвчлөө шүү. За ингээд өгөнгүүд болохоор яасан бэ гэхээр ливен араа юм болохоор идээгөө ингэж толсон байгаа. Бишоп ёр тэмээ ёр. За одоо тэг бүгдээ энэ дээр тийм анализ хийндэ те. Яагаад идсэнгүүд иджүүл яах юм те. Зүгээр өгнө гэж байна. Тий байхгүй те. За шууд цаанд орж байгаа нүүдэл бол ингээд иджүүл яах юм гэсэн тийм нүүдэл орж иж байгаа те. За тэгэх юм бол морь ингэж орж ирээд энэ буудлын дээр энэ бодон дээр тэмэн дээр хоёр өчөөр давтлан гэсэн үг. За одоо эндээс ингээд тийм хэд хэдэн хөлбөр гарч иж болно. Тэр бүгдээр ярий. За хамгийн ихний логтой нэг хөлбөр болохоор те заавал энэ бодоо өгөх албагүй шүү те. Ингээд нөхчүүл яах юм гэсэн нүүд орж болох юм те. За тэгэх юм бол одоо яг энэ буудал дээр бирсэн орж ирээд шаг. За одоо хайж гоо ноён холдон те. Холдоод H1 рүү орж ирлээ. Тэнгүүл хоороо морь F2 дээр шаг. За одоо энэ ингээд юм хоёр нүүдэл байгаа. Нэг нь ингээд идэж болно. Идчих юм бол ингээд бирсний идээд ингээд ер нь бол тийм бод хамаагүй илүү болоо явчихна. За бирсний идэнгүүт одоо яг нөгөө тал нь яаж нүгүү. За яг нүүдэл бол хэцүү. За нэг ингэсгээ нүүдлээгээд айн биш юм байна. За нөгөө тал нь бол нэг ингэж нүүлээд одоо тий. За одоо ерөөдөө гол санаа юу юм бэ гэхээр яг энэ одоо хүү байж тээ. Энэ хүүн дээр ингээ хоёр өвчээр ингээ давтлаад байгааз мат их гэдэг гэсэн үг тий. За энийг нэг тийм бод хамгаалаад ингээ нүүлээхэд Е1 дээр мат байхгүй. Вау тий. Вау амар супер. Нүүдэл байсан бэ. Харин тийм. За тэгвэл өөр одоо ямар хөлбөр ажиллах вэ?
За тэгвэл за ийм нүүдэл явлаа гэж бодъё те. За ингээд хоёр бисийг хэлдүүлээд энэ бодлоо бас ямар нэг хэмжээ хамгаалаад нүүж гинэ гэж бодох юм бол энэ дээр энэ хүүг бэрсэр идэх шаардлага байхгүй. Ингэж идэх мат. Вау. Тэгэхээр супер. За ийм ингээд юм одоо аюул занд учрах отоос боломжтой байна гэсэн үг те. Яа, яаж ингэж харж чадваа тий. Тий амар байгааз. Амар байна. Үнэхээр супер. Үнэхээр орон байна. Тий. За тэгээ одоо энэ дээр тэгвэл бүгдээр сайн энийг харлаа те. Энэ нүүдэл бол ер нь утгагүй юм байна те. Энэ нүүдэл яхам яг саяны шалаа орж ирээл тэгэл дуусах юм байна гэж харъя. За тэгвэл шууд одоо энэ одоо чинь шалаа байна гэдгийг бол эртхэн анзаараад ноёно ингэ нөчл та. Тэ төх юм бол шууд бирс ээж рүү орж ирнэ. За бирс ээж рүү орчих юм бол одоо яг энэ дээр бол матик гэдэг харагдаж байна те. За энэ дээр тэгвэл яг одоо ер нь цагаан талд ер нь баг нүүдлэг болчихж байгаа юм. За нэг ингэж нүүж болох юм те. Морев 6 гээд ноён шалжлах. За хүүгээр идлээ. За тэгэх юм бол өөр яаж болох юм. За ингээд нэг одоо дуулж болох юм. Ингээ холдлоо. Одоо өөр яаж болох вэ? H3 гээд ингэ нүүж болох юм. За H3 гээд нүүх юм бол одоо бирсээр шууд идэ шалчна. Ягаад? Тий. Ягаад тэгэхээр нээж болохгүй ба шүү те. Бүр ингээд юм бол холоос гарсан юм гэсэн үг те. За тэнгууд яах вэ? Ингэж нүүн те. Тэнгууд хоороо H2 дээр мад. Ер нь эвгүй болцсон юм байна тий. Маш эвгүй байгааз. Цагаан ер нь хожигдсон л. Тий. Маш эвгүй. Маш эвгүй. За буцъя. За тэгвэл өөр ямар хувилбар байж болох вэ гэж харъя. За энэ дээр болохоор тэгвэл өөр нэг хувилбар нь яг зүгээр яг ийм хувилбар биш морь энэ хайлан бодож идэж чадрыг идэж байгаа. Ийм хувилбар байж болох юм. За тэгэх юм бол ингээд шаг бол үргэлжлэлтэйгээр үргэлжлэнэ. H1 орж ирнэ. За тэгэх юм бол яг за морь шууд ингээд идчихнэ. За H3 орж ирлээ. Тэнгүүд морь ингэж шална. За тэнгүүд болохоор энэ морийг идэхээс өөр нэг арга байхгүй л те. За ингээд идлээ. Морь дахиад шална. За одоо яах вэ? За H2 руу орж ирлээ. Тэнгүүд болохоор морь энэ дээр орж ирлээ. За энэ морь ишээ хүйдэд орж ирлээ бодох юм бол F6 гэдэг. За иймэрхүү нэг хөлбөр ажиллах юм гэсэн үг те. За энэ хөлбөр бол тийм одоо арай гайгүй хөлбөр байна гэсэн үг те. За иймэрхүү маягаар бол ямар ч одоо энэ дээр бол хар тал бол хамаагүй илүү болоо явчих чаа гэсэн үг энэ дээр. За буцъя. За тэгэхээр бол саяны тэр нүүдэл бол амар нүүдэл байсан байна. Яг энэ дээрээс яг энэ нүүдэл бол энэ нүүдлийг ингэж оолж нүүж чадна гэдэг бол гайхалтай. Үнэхээр супер. За тэгэхээр энийг одоо хүүгээр идчих юм бол ийм аюул ирнэ гэдгийг одоо шууд ливарн юм бол шууд анзаарж байгаа те бодод анзаарж байгаа хөлбөр тоолж байгаа. Тэгээ ингэж нүүсэн байгаа. За ингээд өнгөт болохоор нөгөө талд болохоор нэгэн одоо бас гайхамшигтай нүүдлийг хийж байгаамаа. За энэ нүүдлийг бас та бүхэндээ харуулъя. Морин тавьж байгаа. Вау. Тэ? За ингээд юм одоо морь тийм хоёроо ингээд өгж яах гэсэн үг те морь тийм хоёрын нэг идэж гэж те. За энэ дэр болохоор тийм одоо морийг үл идэх боломжгүй. Ягаад тэгэхээр хар тийм байх ноёныг ингэж харж байгаа учраас морийг идэх боломжгүй. Нэг гэсэн үг те. Ингэж идэх бол боломж бол байгаа. Ингэж идэх те. Ийм хөлбөр байна. За тэгээ бүгд харнаа энэ дээр. За ингэж нүүж байгаа. За ингэж нүүсэн чинь болохоор нөгөө тал нь яасан бэ гэхээр энэ морийг идсэн байна. За энэ дээр бүгдээрээ тийм одоо өөр хөлбөр байна. Харъя бүгдээрээ. За энэ дээр хэрвээ зүгээр ингэ идчихлээгээ бодъё те. Тэгхэн болохоор бирсэнд бол шалтгаан шална. За одоо энэ дээр болохоор нэг маш гоё мадыг бас та бүхэндээ харуулнаа. Энэ мадаар бас би бас хүмүүсийг бас олон удаа хожиж ирсэн. Энэ мадаар ингэж малч хожих юм бол өөрт амар кайфтай байдаг. Тийм одоо мад байгаамаа. За одоо ингэж шалчлаа хайчих уу, яах уу, ийх үү те. Маш хэцүү байгаад байна. За зүгээр нь ингэсээд үзэл та ингээ хаалаагаа бодоход ингээд чинь те. За H1 гэх юм бол яах вэ? Бирс шоо тэр хүйдчихгүй байгаад байгаа те. Шугамтай. Тэ. Шугамтай тэмээ гэдэг бол ямар хүчтэй гэдэг нь харагдаж байгаа тест. Ингээд элдв янзын тактик ингээд явах боломжтой байдаг гэсэн үг. За ингээд хэлээг бодъё те. Морийг. За морийг идэх юм бол энэ дээр морь идэнэ. За одоо энэ л ингээд юм бод мад хийчих гээд байна те. За ингээд нэг шаллаа гэж бодъё хүүгээр идлээ. За тэнгэл хороо ингэж нүүлээгээ бодъё. За тэнгүүд энэ дээр маттай. За буцъя. За хэрвээ энэ дээр морь ингээ идэх юм бол одоо нэг аимшигтай мад орж ирнэ. Тэрний үхээ бирсээр энийг идээд шаг ингэж орж ирлээ. Энэ дээр одоо за яг энэ нүүдлийг манайхаа сайн харж байгаа. Энэ болохоор маш үнэхээр супер нүүдэл байгаа. За одоо энэ дээр болохоор маш хүчтэй тийм одоо тактик орж ирнэ. Ямар тактик орж ирэх вэ гэхээр бирсээр G1 дээр шаг.
За одоо энэ тэрэг идэж чинь. за тийм. За ноёноор идэх бол боломж байхгүй байгаа тийм. Араас хамгаалалтаа учраас тэрэг идэж чинь. Тэнгүүлхөө мориороо энэ дээр F2 дээр шаг. Юу. Вау. Тий. Авслаа ижлээ. Супер байгааз. Тийм ээ. За энийг болохоор нөгөө тийм араб мад гэдэг байгаа тий. Араб мад. Энэ өстө үнэхээр кайфтай юм тий. Ингүүл нэг л гоё хожих юм. Яг ийм маягаар мадлахад бол амар гоё идэг. Тийм ээ, тийм ээ. Тий. За бүгд яг энэ одоо байрлал сайн харж аваарай. Яг ийм байрлал. Яг ингээд юм одоо хүчтэй хоёрын хүчтэй моринд байгаа тохиолдолд бол те морь энэ дэр мадлах боломж байдаг юм шүү дээ. Тиймээс шууд ингэж давтлоод ингэ идэнгүүт нь ингэж мадалдаг. Супер арга байна гэсэн үг те. Гайхалтай мад. Тэгэхээр супер. За буцъя. Тий. За тэгээ бүгдээр ямарсаа харлаа. За одоо энэ дээр яг ингэж морь ингэж идэж баг нэмэргүй те. Морь ингэ идэх юм бол яг саяны хэлбэр очно те. За окей. За түнгүүлэх тухайн өдөр болохоор энэ морийг идсэн байна. За морийг идсэн угаасаа тийм хамгийн зөв шийдвэр. За тэнгуут болохоор одоо морь одоо энэ одоохонд идэж шаардлагагүй. За хэлээд байгаа те нөгөө нэг сүрсэн нүүдэл гэж нүүл байгаа бодлоо те. Интермитент мөв гээд. Эхлээд дуг дуулна. За тэгвэл хайчгүй H1. За одоо идэх нь шүү дээ те. А ингэснээрээ болохоор тийм одоо нүүдэл хожиж байгаа юм шүү те. Маш сайн. За тэнгуут яг уу нөгөө тал нь за ингэж идсэн байна. Морь F8 дээр идсэн байна. За морь F8 дээр идээд одоо ерөөдөө энэ дээр ингэж мат хийх гээд байгаа. Тиймээс виш ананд бол F5 гэж шугамыг хааж өгсөн байна. За шугам хаасан ч болохоор одоо морь ингэ буцаад өөрийгөө хамгаалаад аваа гарчиж байгаа. Тэнгүүд болохоор бирс зоринд орчихсон F6. За бирс F6 орж ирлээ. Тэнгүүд болохоор энэ дээр H3 тоглосон байна. За бирс ингээд идсэн. За бирс ингээд идэнгүүд болохоор нөгөө тал нь бирс E2. За одоо энэ бирс болохоор ингээ нэг нэмтгэнд байгаад байгаа гэсэн үг. Тэ? Яг ингээ бирсийг харсан бодтой нэмтгэнд байгаад байгаа. Нэмтээс ирэхэд гарч тэ нөгөө талаар одоо чинь хүүгээр идэ бирсээр идэх юм бол бирсээр идэ ч юм уу тэ хүүгээр идэ тийм аягаар бол хамгаалт үсэх гээд байна л да. За ингэж нүсэн байгаа. Тэнгүүд нөгөө тал нь бирс H5 гэж маш сайн нүүдэлсэн. За одоо бүгдээр мэднэ гол санааг тэ энэ шугамыг авсан байгаа учраас энэ хүү идэх боломжтой байна гэсэн үг тэ. За тэгээ энэ дээр болохоор нэг нүүдэл хийсэн одоо. Нэг нүүдэл хийгээд нэг нүүдэл хийгээгүй юм. За тэгээ бүгд хартъя. За одоо яг одоо энэ дээр болохоор яг энэ дээр идэх гээд байгаа учраас болохоор бирсээрээ энэ дээр тавьж энийг хамгаалсан байна. За одоо харин болохоор виш ананд нэг нүүдэл хийхэд нөгөө тал нь бууж өгсөн байна. За ямар нүүдэл хийсэн бэ? За тэрийг бүгдээс хамтдаа олцгоё. За харт талаас шүү дээ тий. Харт талаас нэг сайн нүүдэл хийсэн байна. Тэгээ боожгсон байна. За үзэж байгаа бас манай хүмүүссэн бас бүгдээр бодоорой. Яг энэ бичлэгээ паузлаа те. Хар талаас ямар нүүдэл хийнгүүт цагаан тал бууж өгөх вэ? За энэ дээр ихэд манай урнаад ямар нэг санаа оноо байна уу? За би морь ууж магадгүй гэж бодож байна. За мориороо юу? Зүгээр. Энд дээр шаг гэж үү? Хааж ин дөө тий. За бас байж болох юм тий. Тий. За тий энд дээр шалж болно. Энд дээр шалангууд ихэд бууж өгөхгүй л дээ. Бууж өгөх шаардлага байхгүй гэсэн үг. За тий ихэд энэ нөлөөг гэм бод олж чадсан хүмүүс. За би баг олоод байгаа юм шиг бах юм. За юу юм? Хар талаас цагааны тэмээ хүүг идсэн болов? Ингээд үү? Тий. Ингээд үү? За ингээд нь. За ингээд тэр нөлөө байхгүй болчиход байгааз. Тийм бэ. За морь ингээд шалж чадахгүй те. Хар тэмээ хамгаалж байгаа. Тэ? Хар тэмээ ингээд бэрсэрээ идэн те. Ер нь бол нэг нөлөө байхгүй байна. За ямар нөлөө хийсэн бэ гэхээр энэ дээр болохоор хар тэмээгээ энэ тавьсан байна. Ердөө юу? Ердөө энэ. За ингээд буужчихсан. За яагаад? Хаацсан биш нөгөө нэг тэ хүүг идэх нүүдлийг хаачж байгаа юм байна. Оо яг зөв. За тийм биш. Яг зөв. Энэ өстэй лаг нүүдлэг шүү. За ингээд нүүж үзье л та те. Ингээд нүүе. Тэнгүүл яах вэ? H3 дээр идээд шаг. Ингээд те. Тэнгүүт энэ дэр мат. Вау, энэ ийм нүүдэл явах гэж шүү дээ те. За, өөр яаж болох вэ? За энэ одоо шугамыг нь хаая л да тэгвэл мориороо. Хаавал яах вэ? Ингээд идчихнэ. Бисүү тавтлаад. Одоо тий яах вэ те? За бэрсэр идэнэ. За F-гүүгээр идэнэ те. За одоо өөр яах вэ? За ингээд идэж болно. Тэнгүүл хоор морь ингээд идэнэ те. За ингээд нөх юм бол арай гайгүй гэж магадгүй. За одоо морь ингээд давталж байна. Ингэж нүүлээ. За
За тэгвэл болохоор морь F5 аваад ирэх гэсэн үг те. За ингээд болохоор хүчний хувьд бол хамаагүй илүү. Ер нь хожих нь ойлгомжтой гэсэн үг те. За тэгэхээр саяны нүүдэл хийгдэнгүүт нөгөө тал нь бууж өгсөн байна. Яг энэ дээр энэ нүүдэл. За үнэхээр ийм одоо ингэ тийм 23 нүүдэлт бол нөгөө талаа мадалж гэж тийм хоцсон байна. Мадлах жав те. Нөгөө талаа мадлах занал үүсгэж те. Ер нь л хамаагүй илүү гэдгийг харуулж хоцсон байна. За энэ дээр тийм одоо хамгаалтын нүүдэл бас байгаа. За яаж нүүдэл тийм арай дээр байсан бэ гэдэг бүгдээс хамтдаа харцгаана одоо. За хамтдаа ажиллаж За тэгээ хамтдаа танилцуулъя. Тэгээд одоо бас өвлийн үйлрэл байна. Ханаа томоо ихтэй байна те. Чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Pikutan Kids нэвтрүүлгийн маань ивент гэж хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр хүүхэд гэдэг бол одоо хүүхэд төгшөд гэдэг бол амин дэмээ бас гаднаас зайлшгүй авч явахгүй л яг нас биеийн төрсэн хүнээс бол дархлааны хувьд бол арай бага байгаад идэг те. Тэгэхээр амин дэмээр баялаг өвөл урайндор хүүхэд багчуудын энэ дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери эрд бодисыг нэг дөр агуулсан нийлмэл найрлагатай 4 төрлийн Pikutan хүүхдийн витаминыг та бүхэндээ санал болгож байгаамаа. Тэгээд дээр үед одоо тэр 2 дугаар дайны үед ч юм уу янз бүрийн нөгөө өсгөлөнгийн үед хүмүүс ингээд нөгөө эрдэс бодисоор ингээд нэгэнт ингээд дутагдчихаар те бүр ингээд одоо эмээн тийм нөхцөлд амьдарч ирсэн бол өнөөдөр би одоо ямар нэгэн байдлаар нөгөө хит таргалттай бол тийм үү зүрх судасны эмгэг ингээд эн чинь нөгөө нэг дамжааж явдаг ийм аюултай зүйл байдаг. Тэгэхээр ер нь бол одоо дараа нэг мөсөн нөхөн ч юм уу тийм ойлголтол байхгүй шүү дээ. Одоо нэг мөр дараа нь амьсгална гэж байхгүй шиг те. Тэгэхээр витамин эрдэс бодис гэдэг зүйлийг яг цаг тухайд нь яг тогтмол одоо ингэж байнга ууж хэвших нь бол хүүхдүүдэд одоо маш тустай байдаг. Саяхан бас нэг витаминыг заавал уух шаардлагагүй энэ гэдэг яриа явж байгаа. Буцаагаад энэ бол яг шаардлагатай байна гэдэг дээр одоо шинжлэх ухаан бол ирсэн байгаа. Тэгээд мэдээж та бүхэн маань нөгөө эмчийн заавраар бас хэрэглүүл илүү бас те илүү зөв байна бах. Health point болон бүх эмийн сангууд худалдаалагдж байгаа. За эднийх бол одоо яг Европт бас өргөн зарагддаг ийм витамин чинь бас нөгөө нэг хэр зэрэг найдвартай витамин Б гэдэг дээр бас хүмүүс эргэлзээд идэг те. За тийм бол энэ Pikutan Kids гэсэн бичгтээ энэ витаминыг аваарай. Тэгээд Alkaloid Mongolia гэдэг Facebook хаяг байгаа. За энэ дээрээс та бүхэн маань маш тав тухтай ингээд танилцаад ямар витамин бэ те танад байхгүй байгаа витамин юу вэ гэж шууд захиалаад авах боломжтой. Холбогдох хугацааны дугаар нь 83 51 91 99 34 97 17 гэсэн байна. За тэгээд одоо бид нар чи ингээ байнга ядраад байна. Эсвэл ингээд байна. Байсгаал эсвэл ханаа төрчдөг ч гэдэг юм уу нөгөө нэг иймэрхүү зүйлийг яриад идэг хэрнээ ягаад чи нөгөө нэг хамгаалах юм аа ч юм уу те. Нэг эрдэсэл нөхцөн магнигаал нөхцөн ч юм уу байвал болчих юм дээр ингээд нөгөө нэг айгүйх тэргээ олж те зөв юм аа дутагдсан юм аа олохгүйгээр тэгээ яваад идэх шүү. Тэгээд та бүхэн маань марталгүй одоо энэ Alkaloid Mongolia-г дагцсан байхад бол те эдний бас мэдээллүүд нь гарч ирээд тань сануулаад байх байхаа. За ингээд нэвтрүүлгийн ивент гэж хамтарч ажиллаж байгаад их баярлалаа. За баярлалаа. За та бүгд үргэлжлүүлье. За тэгээд өргөн маань яваад бол ингэж явсаар агаад энд ирсэн байгаа те. За энэ дэр за яг уу яг ингээд юм одоо хамгийн эцсийн байрлал явж байгаа л да те. За энэ дэр болохоор энэ хүүх одоо хамгаалах шаардлага байгаад байна шүү те. За ерөөхдөө өргөдөр болохоор берсерэн гэж хамгаалж байгаа юм. Берсерэн хамгаалахгүйгээр яг уу ингэж хамгаалж болно. Хүч хайж. За инхэн бол ерөөхдөө шууд юм одоо мад бол байхгүй. За бүгдээ хөлбөр тооцъё. Ингээ идлээ. Берсерэн идлээ. За мөр F2 шааж болно. Тэнгүүт хороо H2 дэр чинь. За мөр G4 шаг тэгвэл H1 чинь ч юм уу те. За F2 шаг ч юм уу те. Ингээд иймэрхүү маягаар нүдэд давтаад бол тэнцчих боломжтой. Баярлалаа. За буцъя. За энэ дээр за ингээд хэрэг хамгаалах юм бол ингэж идэхгүйгээр шууд морь ингоос ингээд F2 гээд шааж болно. За тэгэх юм бол мөн H2. За H2 гингүүд яг тийм одоо бол ингээд идэж болно гэсэн үг. Тэнгүүд берсер идлээ. За тэг берсер идлээ. Хүүгээр идлээ. Морди 3. Ингээд үтчих юм те. Иймэрхүү маягаараас тийм одоо аврагдаж болно гэсэн үг. За тэгтээ ингээд тийм одоо байрлалыг харах юм бол харт тал бол хамаагүй илүү харагдчихэв те. Харт талын боднууд бол маш идэвхтэй тэг хамаагүй илүү тийм байралтай харагдаж байна. За хүүний хувьд болохоор 3 5 адилхан хүүтэй. F шугам дээр байгаа цагааны хоёргүй бол давхарлагдсан ийм байрлалтай. За тэг бодны идэвхий болохоор харт тал нь хамаагүй илүү тийм байралтай байна гэсэн үг. За иймэрхүү маягаар хамгаалж болох байсан байна гэсэн үг. За тэгээд ерөөхдөө яг ийм байрал дээр бол
маш хэцүүлтэй яг тухайн өргө дээр ингэж бодтоор энийг олж харна гэдэг бол хэцүү. Бид нар ингээд сүүлд нэг өргөний анализ хийгээд бол амархан болоод шүү дээ. Бусдаар бол яг одоо бодит одоо тоглож байгаа тохиолдол аюу хэцүү. Тийм амархан биш. Ингэж хамгаалсан чинь ингэж нүнгүүтэл боож өгч дээ. За энэ ойлгомжтой боллоо гэд. За тэгээ бүгд төр болохоор хаана яг тийм одоо алдаа гарав. Тэрийг бас бүгд төр хальт ингээд гүйлгээд харъя. За. За яг энэ хүртэл бол ок байсан байгаа. Яг энэ хүртэл. За ингэж нүсэн энэ нүүдэл угаасаа харъя бол хамгийн сайн нүүдэл байсан байна. Тэгээд ингэж нүсэн шүү дээ. За энэ нүүдэлээс ахуулаад хар талын илүү ууж гисэн гэсэн үг. За ингээд тийм өргөний байрлалын үнэлгээ бол эндээ болохоор хасах 0.4 байгаад байгаа. Энэ баг адилхан гэсэн үг. Хас 0.4 яг нэг рүү ороогүй л үед баг адилхан гэсэн үг. А энэ нүүдлийн очин болохоор хасах 1.9 буюу баг 2 бүхэл бол авчиж байгаа гэсэн үг те. А тэгвэл тийм одоо яаж нүг нь хамаагүй дээр байсан бэ? Ингэж одоо эзэн хамаагүй дээр байсан байна. Ингээд идэнгүүд ингэж идэн те. Морь идэн. Тэнгүүд хоёр морь энийг идэх нь бол хамаагүй зүг байсан байна. За ингээд нэг шаллаа. Ингэж орж ирлээ. За тэнгүүд болохоор морди 3 идгээр идэн. Тэнгүүд H3 нүүлээ. Ингэж шаллаа. Идлээ. H2 орж ирлээ. D3. Морь 6 ингэж идлээ. За энэ байрлал дээр энэ байрлал болохоор ер нь бараг л адилхан хасах 0.6 гэсэн байрлал байгаа байхгүй юу? Тийм бараг л адилхан гэсэн үг тийм байрлал. За бодны харьцаа бол адилхан тэнцүү бодны байрлалтай. За ер нь бол яг тийм тоглолт хийж болохоор гэсэн үг тийм. Үргэлжлүүлэн тоглож болохоор тийм байрлал бол яг энэ байрлал дээр үүсэх байжээ гэсэн үг тийм. За тэгээд энэ байрлал үүсэх үгс болоод бол ингэж очигдсан байна. За ийм үүрэг бол одоо тоглоод үзүүлсэн байх дээ. Яг хоёр тамирчин нэг өөдөөдөөсөө хараад те энэ оюун ухааныг оролдуулад бид нар чинь зүгээр chess.com-оор хожигдоход л ямар юм шарын те одоо хожигдох ямар муухай мэдрэмж төрдөг үлээ те. Гэтэл одоо яг ингэж тоглох. Тэгээ энэ тоглолтыг ингэж тайлбарлуулад яхаар одоо Ананд мастертэй нүр тулцсан юм шиг л дээ тийм мэдрэмж төрлөө шүү. Харин тий. За өөр гайхалтай байлаа. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors болон чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ивент тэтгэж ажиллалаа. За нэвтрүүлэг NTV Одон дээр яаж 107 83.3 гэсэн хот төлхөнөөр та бүхэндээ хүрлээ. Ингээ маш сонирхолтой тий нарийн детальтай тайлбаруудыг хүргэсэн Агита их баярлалаа. Тий за Арианагийн хэлсэн нэг үгээр нэвтрүүлгээ өндөрлөе. За би хожигдвол өргийг биш өөрийгөө задлан шинжилдэгэ гэд юм хэлсэн үг нь байна. Тэгээд шинжилсэн баха гэж. Вау. Ямар гоё үг вэ те? Тий. Би хожигдох юм бол тийм өргийг биш өөрийгөө задлан шинжилдэг те. Вау, nice. За баярлалаа орнаа. За баярлалаа. Маш гоё өргийг бүгдээрээ бас ингэж хүмүүстэй танилцуулж хүргэлээ. Та бүхэн манаас те ямар нэг зүйлийг ойлгосон байх те гэж бол бодож जैन те. Шатрын өндөр түвшний тоглолт гэдэг бол ийм байдаг байх нь байна. Тэгээ бүгдээрээ тийм одоо өрг үзэх те. Ер нь шатар сайжрах одоо ер нь аргууд гэх юм бол өөрөө тоглох хэрэгтэй. Яг бодит одоо практик. Тэгээ өөрөө тоглоно. Өөрийнхөө өргөд ингээ анализ хийнэ гэсэн үг шүү дээ. Одоо ч шатрын аппликейшн, шатрын компьютер гадарсан байгаа бүгдээ тэн дээр өргөө оруулаад анализ хийнэ. Хэрвээ тийм онлайнаар тоглосон байх юм бол өргөч юм бол бижээтэй байгаа. Тэрэн дээрээ тийм анализын програмыг асаагаал одоо шинэ анализ хийнэ гэсэн үг те. Нөгөө талаар бас сайжрах нэг арга нь юу юм бэ гэхээр мастеруудын тоглосон өргүүдийг бас анализ хийснээрээ бас хүн маш их сайжирдаг байгаа те. Мастерын тоглосон өргүүдийг бас ингэж олон дахин үзэж гол санааг нь ойлгож барихтай байдаг. Мастер хүн гэдэг бол мастер л байдаг те. Шал өөр төвшөнд нүүдэх байхгүй юу? Шатрын олон янзын хувилбар байгаа шүү дээ те. Одоо энэ гарааны хувилбар болохоор Slav Defense. За Slav Defense-ийн өргүүд гэд хайхад бол зөндөө олон мастерын өрг гарч ирнэ. Яг тийм өргүүдийг сайн анализ хийж те. Тэгээд хажуугаар нь өөрийнхөө өргөдөр анализ хийж явах юм бол та бүхэн манаас хурдан сайжрах боломжтой шүү гэж нийт одоо те шатарчдаа бас те зөвлөгөө өгч энэ хөргөд басгая. За маш их баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзъя. За тэгье. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондэр нэр дээрх Удаа хөгжлийн банкны дансага 4191 тэг 4518
Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.